Орон төргийн үзэгчдээ цагийн үрд мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн сэдвээр мэдээллийн аюулгүй байдал интернетийн зохистой хэрэглээ. Яг энэ сэдвээр бид нар студидтэй ярилцахаар мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газрын дарга Жаданбаатар ярилцаж байна. Танд орон төргий. За, орон төргийн үндэсний телевизийг үзэж байгаа үзэгчтэй. Тэгэхээр манай хөгжлийн түвшинтэйгөө уялдаад эргэцэн орчин тэр хурдаад байгаа шинжлэгдэж чадахгүй байгаа юм болов уу гэж бодогдоод байдаг. Яг зөв. Тэгэхээр технологи гэдэг зүйл өөрөө дэлхийдээ бол маш хурдтай хөгжиж байна л да. Бид нар 2016 оны тухайд бол ерөөхдөө бол мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль бол үндсэндээ бол үндэсний аюулгүй байдлын зүйл дээр явж байгаа. Одоо бол кибер аюулгүй байдлын газар дээр явж байна. За энэ дээр бол хамтарч оролцоод явж байна. Цахим засгийн тухай хууль, өгөгдөл хамгаалах тухай хууль гэд бусад холбоотой хуулиудыг бол үндсэндээ бол үзэл баримтлал хийгээд бусад их сурвалжуудыг бол бэлэн болох ажлыг зохион байгуулж хийн. За дээрэс нь мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газрын бодлогын баримт бичиг маань хийгдэж дууссан. Хөгжлийн тухай хуулийнхаа дагуу бол засгийн газрыг батлуулах ажил маань орцсон явж байгаа. За дээрэс нь өргөн нэвтрүүлгийн тухай хууль. Энэ хуулиуд хэрвээ их хурлаар батлагдаад гарчих юм бол одоо байгаас ямар өөрчлөлт гарах юм? Тухайлбал яг нэг жишээн дээр жишээ авах. Тухайлбал нэг жишээн дээр авч үзэх юм бол зарим нэгэн банкуд түц машинаас гарсан лавлагааг хүчинтэй хэсэх тухай маргааныг өрнүүлээд иргэдэг жишээлэл яваад очиход энэ хүчинтэй хэсэх тухай асуудлыг тавьж исэн шүү дээ. Тэгвэл яг тухайн банкудад бид нар энийг бол ингэж шалгаж болно. Энэ бол баталгаажлалтай маа гэдэг бол шийдлийг өгж байгаа. Ер нь захим засгийн тухай хууль батлагдсанараа яг тэр үндэсний дата төвөөс гарсан үндсэн одоо файл гол датагаас гарсан материал бол өөрөө эргэцэн баримт чи муу юмаа гэдгийг батлах шаардлагатай болчихж штэ. Энэ юуг л хэрэгжилж байгаа нөхөр өнөөдрийн үйлчилж байгаа журам нь хангалттай төвшин зохицуулж чадахгүй байгаа учраас хуульчлах хэрэгтэй болж байгаа гэсэн. Хамгийн энгийн шинээр хад энэ болж байгаа. Тэгэхээр энэ мэтлэгийн зохицуултууд бол өөрөө шаардлагатай энэ бүгд хуулиар хийх нь л гэж ойлгох. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль энэ жил бас улсын хурлд орно гэхэд одоо бол яг өргөн нэвтрүүлгийн 16 эрхтэй телевиз үйл ажиллаж байгаа шүү дээ. За эргэцэн хувьд өөрчлөлт гарна. Юу өөрчлөгдөх вэ? Ер нь бол өргөн нэвтрүүлгийн тухай хууль нь дан 16 телевизийн зохицуултын асуудал биш ерөнхий утгаараа явж байгаа. Нэр томьёоны хувьд өнөөдөр ингэж явж байгаа ч гэсэн хэлцүүлгийн явцад бас нэр томьёо өөрчлөлтийг үүсэхгүй доторх агуулгаас хамаарат одоо бол үзэл баримтлалыг батлуулахаар засгийн газарт бол өргөн барьцсан явж байна. Үзэл баримтлал батлагдсны дараа дотоод бол гиз дотор руу орж энэ асуудлыг ярих бах. Ер нь бол өнөөдрийн байгаа зохицуултаар явж байгаа харилцаа холбооны зохицуулах орны журам нь бол хангалттай түвшинд одоо харилцаагаа зохицуулж дийлхэ боллоо гэсэн үг. Хуулийн зохицуулт хийж тэгэхээр энэ агуулгаараа бид нар бол энийг хийж өгч байгаа. Ер нь бол өнөөдрийн байгаа давтамж хуваарлт болоод зах зээлийн багтаамжийн тулгуурлаж хийгдсэн тоо энэ тоо өсөх тухай асуудлыг одоо бол би энд хэлж мэдэхгүй. Энэ судалгаан дээр үндэслэж хийгддэг таа учраас. Нэг юм бас анзаарэгдээд байт юм л да. Зарим газарт үнэхээр хүмүүст хэрэгтэй тэр мэдээлэл өгч байгаа. За үндэсний хэмжээний ийм газарт өргөн нэвтрүүлгийн зөвшөөрлөө өгчөд бас яадаг юм болоо гэж. Яг энийг танах өөрийнхөө сувг дээр тулгуурлаж асууж байгаа хэл та. Тэгэхээр энэ бол тухайн гарсан бодлогын баримт бичгэл уялдаж хийгдэж байгаа. Ерөнхийдөө бол энэ тусгай зөвшөөрөл эзэмшигчийг өргөн нэвтрүүлэг болоод кабелийн гэж хоёр ангилж байгаа. Тэгэхээр энэ бол технологийн төвшлээс хамаарат өөр түвшинд явж байгаа боловч одоо цаг хугацааны явцад бол энэ өөрөө зохицуулт нь 10 жилийн өмнөх зохицуулт тийм үү? Одоо дахиад шин тутамд харилцаа гарч ирэхлээр технологиос хамаарат бараг нэг төвшөнд очих хандлага руу явж штэ. Одоо би яг олон нийтийн нэг хардаад байдаг асуултыг танд тавья. Тухайлбал өргөн нэвтрүүлгийн зөвшөөрөл авна гэдэг маань бол үүний ард их том бизнесийн бүлгэлж байдаг юм уу? Үнэхээр мөнгө санхүүгийн өндөр чадвартай хүмүүст олддог гэсэн тэр хардлага бий болчлоо. Зүгээр яг ёс гормынхын дагуу яваад хөөцөлтөд бүтээгэвэл бүтдгүү асуудал штэ гэж хүмүүс ярьж ийн л да. Сайн хэлж мэдэхгүй байна. Намайг 2012 оноос хойш ажиллагч байх хугацаанд бол нэг ч өргөн нэвтрүүлгийн тендер харилцаа холбооны зохицуулах орноор зарлагдаагүй. Тийм учраас тэр нь одоо ямар процессор явдаг, ямар мөнгө төгрөгөөр авдаг сайн хэлж мэдэхгүй байна. Энэ бол 16 сууг бол өмнөх үеийн засгийн газруудад тусгай шийдэл авцсан телевизүүд байдаг учраас одоо тэд нар би хариулт хийж мэдэхгүй. Аналогоос тоон технологи шилжсэнтэй холбогдуулаа яг нэг антеннаар хүлээж авч ирсэн айл өрхүүдийг телевизээ үздэг байхын тулд setup box хийсэн л дээ. Энэ дээр бол 6 сууг одоо хүлээж авах гэдэг тийм багтаамжтай байгаа. Тэгэхээр 6хан гэдэг маань өнөөдөр хангалттай юу? 6 гэдэг хинж тогтоогоогүй. 6 гэдэг бол одоо үзэж байгаа. Ер нь бол нэмэх боломж байгаа юу? Хүчин хязгааргүй. Өнөөдрийн дахин дамжуулж байгаа тоон телевизийн дахин дамжуулах станцын чадлаас хамаарат 12 хүртэл телевизийг үзэх боломжтой.
Ерөнхийдөө бол харилцаа холбооны зохицуулах орон дээр 10 сувгийг сонгон шалгаруулах процессын ажил хийгдээд үндсэндээ дуусж байна. Удахгүй ойрын өдрүүдэд энэ зарлагдана. Тэгснээрээ антеннаараа эхний ээлжинд 10 сувг үүсэх боломжтой болно гэж ойлгох хэрэгтэй. Гэтэл одоо Улаанбаатар хотын баруун захын хэрэглэгчид тухайлбал Сонгон архин дүүргийнхэн гэхэд кабелтай хэрнээ тэрэн дээр нь 2 дугаар сууг гардаг байх жишээ нь. Энийг одоо тэгвэл яах вэ? Ер нь бол зүгээр кабелийн юунууд өөр. Жишээл тусгай ширэл эзэмшигч одоо Сонгон архины тийшээ зарим газруудаар хямар гэл байж байгаа. Сансар гэл байж байгаа. Тэгэхээр тухайн кабелийн телевизүүдийн хуваарлалт, технологийн шийдэл, сувгийн дараалал гэдэг бүх зүйлүүд өөр байдаг. Тэгэхээр тэр бол тухайн компаниуд дээр явагддаг. Энэ дахиад бизнесийн өөрийнх нь асуудал болж хувирдаг. Тийм учраас бодлогын байгууллага бол тэр болгон руу орж энэ асуудлыг шийддэггүй, энийг шийддэг байгууллага харилцаа холбооны зохицуулах учраас зохицуулах орон дээр тайлан мэдээлэл нэгтгэгддэг. Тэнд гомдол санал нь эцэслэгд шийдвэрлэгдэг гэж ойлгох. За баярлалаа танд. Цагийн үрд мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн сэдвэрээ мэдээллийн аюулгүй байдалгаа интернетийн зохистой хэрэглээ гэдэг сэдвээр мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газрын дарга Жаданбаатай ярилцлаа. Танд баярлалаа.